Тийм учраас энэ манай Монгол улс чинь парламентын засаглалтад ороо. Парламентаас байгуулагдсан засгийн газартай оюутлогоон гэрээшсэн засгийн газраар санал нэг одоо орж ирээд тэгээд их хурлаар хэлцэгдэж дэмжигдсэн. Өнгөрсөн хугацаанд алдаа оноо зөндөө байгаа. Тийм учраас энэ өөрөлдвөл парламентын засаглалтад орны үед парламент засгийн газартаа тодорхой чиглэл өгч энэ зээлийн хүүг бууруулах энэ одоо дээд хязгаарыг тавьж өгч өөрөөр хэлбэл 668 буюу одоо 11.5-аас доошо 668 буюу өдөрт 10 тэрбум төгрөг төлдөг байсан тэр хүүг 5.5 тэрбум төгрөг болох энэ одоо заалтын мань унгасанд харамсаж байна. Тийм учраас таныг энэ одоо санал дүгнэлттэй энэ миний гаргасан энэ асуудлыг протокол тусгаж оруулахыг одоо хүсэж байна. Ингэсний үр дүнд энэ ер нь бол альва улсын хурлаас гаргасан хууль тогтоолын хүрээнд тэр их хурлын гишүүдийн гаргасан санал, асуулт, дүгнэлтүүд бас хуулийг хэрэглэх явцад, тогтоолыг хэрэглэх явцад одоо бас тодорхой шаардлага болж хувирд юм а. Тийм учраас энэ дээр та анхаарч ажиллахыг хүсэж байна. За баярлалаа.